Өдрийн мэнд дурсамж таараатай. За би энэ удаагийнхаа уншлагаар нийт 4 асуултын хүрээнд та бүхэндээ уншлага хийхээр бэлдсэн байгаа. За эхний асуулт нь болохоор та хоёрын салсан шалтгаан буюу энерги шалгалт. За хоёр дахь асуулт маань гол асуулт буюу тэр хүн таныг одоо ч гэсэн боддог хэвээрээ юу? За гурав дахь асуулт маань болохоор тэр хүн таныг юу гэж боддог вэ? Юу гэж дурсдаг вэ гэсэн асуулт байгаа. За дөрөв дахь асуулт маань болохоор энэ харилцаанаас явсны дараах түүний мэдрэмж, түүний энерги гэсэн ийм 4 асуултыг та бүхэндээ тайлж өгөхөөр бэлдсэн байгаа. За би 3 групп та бүхэндээ сонгож бэлдсэн. 1-р групп, 2-р групп, 3-р групп. Та бүхэн маань энэ 3 группээс өөрт хамгийн их татагдж буй стикерээ сонгоод тухайн группийнхаа уншлыг хүлээн авсансараа баярлалаа. 1-р группийн маань уншлаг хийхэд бэлэн болсон байна. За бүгдээрээ асуултынхаа дагуу хөзрүүдээ гаргаж тавьцгаая. За эхний асуулт маань болохоор та хоёрын салсан шалтгаан буюу энэ асуултаараа та бүхэн маань энерги шалгалтаа хийх бүрэн боломжтой ийм асуулт байгаа. За гарч ирсэн хөзрүүдээ ингээд харах юм бол за Ace of Pentacles. За дээрээс нь 4-ийн саваа маань гарч ирсэн байна. Тэгэхээр та хоёр бол энэ харилцаагаа маш юм урт хугацаанд авч явах хүсэлтэй байсан. Энэ харилцаагаа урт хугацаанд за дээрээс нь биеийнхээ төшөг тулгуур болох бүрэн боломжтой. За дээрээс нь ирээдүгөө хамтдаа төлөвлөхтэй, хамтдаа ямар нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэх. За дээрээс нь биеиндээ маш юм бүрэн итгэлцэл дүүрэн ийм харилцаанд бол та хоёр маань бол байсан гэж бол харагдаж байна. За дээрээс нь энэ зүйлээ тодорхой хэмжээнд одоо үйл хөдлөл авах те энэ одоо зүгээр нэг хүсээд мөрөөдөөд хамтын ирээдүг одоо бодоод өнгөрөх биш, хамтдаа бас энэ зүйлийнхаа төлөө урагшлах. За хамтдаа ийм доктор сууршилтай ирээдүг бий болох бүрэн потенциалтай ийм хосууд байсан гэдэг ийм хөзрүүд бол салсан шалтгаан дээр манд гарч ирж байна. Их сонирхолтой. За тэгэнгүүт дараагийн хөзрүүд маань болохоор за 5-ын сэлэм, за дээрээс нь 5-ын саваа маань гарч ирсэн байна. За тэгэхээр 5-ын сэлэм гэдэг зүйл маань болохоор хоорондоо жоохон дутуу ойлголцох тий, хоорондоо жоохон юм хүүтэн хөндийг хандах, за дээрээс нь муудалцах, маргалдах. За дээрээс нь ингээд 5-ын саваатайгаа нэгтгэхээрээ тэг хит их юм эгондо баригдсан байх магадлалтай ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр та хоёрын маань салсан шалтгаан бол ерөөсөө биеиндээ жоохон буулт хийдэггүй. За дээрээс нь хин нь ол юм хит эгондо баригдсан тий. Магадгүй нэг нь аль нь жоохон нэг юм ялахыг хүссэн юм жижиг сажиг маргаан бол та хоёрын маань харилцаан дээр бол айгүйх юм гарч ирдэг байсан тий. Энээсээ болоод буруу ойлголт гэдэг зүйлийг хиндээ одоо өгсөн мэдрүүлсэн ийм байдал бол та хоёрын маань харилцаанд бол нөлөөлдөг байсан бахан байна. За тэгээд дараагийн хөзрүүд маань болохоор 8-ын саваа гарч ирсэн байна. За тэгэхээр 8-ын саваа гэдэг маань болохоор энэ харилцаа маш юм удаан хугацаанд ийм удааширсан, саарсан тий ийм зогсон байдал үргэлжилсэн гэдэг ийм хөзөр гарч ирсэн. Тэгэхээр магадгүй энэ харилцаа маань жоохон шат ахидгүй. За дээрээс нь үл ойлголцол айгүйх гардаг байснаасаа болоод тий ерөөсөө ахиж дэвшдэггүй, хоорондоо ойлголцол жоохон удаан тий ойлголцол ер нь тасарсан байсан гэдэг ийм хөзөр бол гарч ирж байна. За дээрээс нь magician хөзөр манаас доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол аль нэг тал нь ер нь бол маш юм худлаа амлалтуудыг өгдөг. За ерөөсөө тэр амлалтандаа хүрдэггүй. За дээрээс нэг юм тодорхой бус байдлыг мэдрүүлдэг тийм. Харилцаандаа ерөнхийдөө нэгэн жоохон юм итгэх сул. За дээрээс нь хит одоо нэг юм манипуляц бас хийдэг байсан байж магадгүй юу гэдгийг хоосон амлалт өгчвөл те тэгээд нөгөө амлалтыг нэхэхээр өөдөөс нь ямар нэгэн юм сэтгэл зүйн дайралт хийдэг иймэрхүү байсан байх хандлага бол айгүй хүндэр харагдчихээн. За дээрээс нь 3-ын саваа маань доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол юм ирээдүйдээ хамт байх итгэл жоохон сул. За дээрээс нь ямар нэгэн үйл хөдлөл ерөөсөө авахгүй удсан. За дээрээс нь хоорондоо энэ харилцаанаас те маш их юм ядарсан, тэмцэх ямар ч юм хүчгүй болсон ийм энергитэй хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр яхахгүй энэ харилцааг ер нь бол ихэнд гарч ирсэн те хөзрүүд шигээ ер нь бол энэ харилцааг нэм хадгалж авч үлдэх бүрэн боломжтой, потенциалтай ийм харилцаа байсан ч гэсэн ерөөсөө тэгж чадаагүй. Ер нь бол нэг юм сэтгэлийн бэлэн бус байдал, за магадгүй буруу цагтаа гарч ирсэн байдал те. За дээрэс нэг юм тогтургүй, юм төлөвлөгөөгүй байдлаас болоод ер нь бол юм муудалцсан байх магадaltaй, салсан байх магадaltaй гэсэн ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Та хоёрын салсан шалтгаануудад бол ийм хөзрүүд бол гарч ирсэн байна.
За хоёр дахь асуулт маань болохоор та бүгдийн маань гол асуулт болох. За энэ харилцааг дуусгахсны дараачаас энэ хүн маань ер нь таны тухай боддог уу? Одоо хүртэл энэ хүн таныг бодож санаж те дурсдаг уу гэсэн ийм асуулт байгаа. За одоо бүгдээрээ энэ асуултынхаа дагуу хөзрөө гаргаж ирцгээе. За энэ асуултанд маань болохоор нийт 3 хөзөр бол унаж гарч ирлээ. За энэ 3 хөзрөө харах юм бол за 2-ын аяга, 10-ын аяга, дээрээс нь Justice хөзөр маань бол гарч ирсэн харагдаж байна. За тэгэхээр гол хөзөр болох Justice хөзөр маань бол үнэн шударгын хөзөр байдаг. Тэгэхээр магадгүй энэ хүн бол энэ харилцаанд ерөөсөө шийдэгдээгүй зүйл одоо хүртэл байгаа гэж боддог. Ямар нэгэн байдлаар энэ хүн танд дутуу өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн, мэдрэмжийг илэрхийлсэн тий. За дээрээс нь энэ харилцаа маань одоо хүртэл дуусаагүй гэдэгт магадгүй энэ хүн маань бол итгэдэг байж магадгүй харагдаад байна. Магадгүй өөрөө тань руу ямар нэгэн үйлдэл хийх юм бол таныг хүлээж авах ч гэдэг юм уу тий. Ямар нэгэн байдлаар ирээдүйд эргэж нэгдэх магадлалтай гэсэн нэг ийм итгэл бас энэ хүнд маань бас баг зэргийн явагддаг байж бас магадгүй харагдаад байна. За дээрээс нь та хоёрын донд ямар нэгэн шийдвэрлэгдээгүй, эцэслэгдээгүй ямар нэгэн зүйл байгаа гэж бол энэ хүн боддог. За тэр нь бол та хоёрын дундах тий биендээ хэлэх ёстой үг. За дээрэс нь ойлголцлын төвшөнд ерөнхийдөө бас нэг юм үлдсэн байгаа гэдгийг бол энэ хөзөр маань бол харуулж байна. За дээрэс нь 10-ын аяга маань гарч ирсэн. Тэгэхээр энэ хүн бол тантай өнгөрүүлсэн өдрүүдийнхаа тий ямар нэм халуун дулаан байдлыг за дээрэс нь гэр бүл мэт одоо мэдрэмжийг мөчүүдийг маш их сандаг гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За дээрэс нь 2-ын аяга гарч ирсэн. Тэгэхээр энэ хүн бол одоо ч гэсэн танд сэтгэлдээ хിവэрэ энэ хүн таныг одоо хүртэл одоо хайрладаг тий дурсдаг хിവэрэ гэсэн ийм утгатай хөзрүүд бол гарч ирсэн харагдаж байна. Тэгэхээр энэ хүн бол тантай энэ холбоотой байсан энэ харилцаа бол жинхэнэ хайрын харилцаа, жинхэнэ одоо чин сэтгэлийн холбоо гэж бол мэдэрдэг, итгэдэг. Одоо хүртэл ерөөсөө таныг тавьж явуулаагүй тий мартаагүй байгаа гэсэн утгатай ийм 2-ын аяга гарч ирсэн байна. За дээрээс нь энэ харилцаан дээрх хамгийн сайхан дурсамжуудаа, хамгийн сайхан мэдрэмжийг өгдөг байсан мэдрэмж дурсамжуудыг байнгын одоо дурсдаг гэсэн ийм хөзөр гарч ирсэн. За дээрээс нь Justice хөзөр гарч ирсэхлээр энэ харилцаанд ерөөсөө шудраг байдал байгаагүй, өөрөө шудраг хандаж чадаагүй байх. За дээрээс нь шийдвэрлэгдээгүй зүйл одоо хүртэл байгаа гэсэн нэг ийм хүчтэй тохиог бас Justice-ийн хөзөр маань бол гаргаж байгаа. Тэгэхээр энэ 3 хөзрөөсөө бол дүгнэлт хийх юм бол энэ хүн бол таныг одоо хүртэл боддог, одоо хүртэл танд хайртай гэсэн ийм бол хариултыг би бол тайлж уншиж өгөхөөр л санагдаж байна. За тэгээд магадгүй энэ хүн маань өөрийгөө маш их барьж тогтоодог. Илүү нэг юм бодит үнэнтэй нүүр тулаад тий. За энэ харилцаа бол угаасаа дууссан гэсэн ийм мэдрэмж энэ хүнд маань бол давмгаалдаг ч гэсэн ерөөсөө мартаж чадахгүй байгаа. Ерөөсөө таныг гэх энэ одоо чин сэтгэлтэй энэ холбоонд ерөөсөө бууж өгөхгүй байгаа гэсэн ийм хөзрүүд бол хоёр дахь асуултын маань хариулт болж гарч ирсэн байна. За 3 дахь асуулт маань болохоор тэр хүн таныг ер нь юу гэж боддог вэ? За дээрээс нь энэ харилцаагаа ер нь яг юу гэж дурсдаг вэ гэсэн ийм асуулт байгаа. За одоо бүгдээр энэ асуултынхаа дагуу хөзрүүдээ гаргаж тавьцгаая. За энэ хүн маань таныг ер нь юу гэж дурсдаг вэ гэсэн асуултан дээр маань болохоор Temperance дээрээс нь Knight of Cups гэсэн ийм хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хүн бол таны талаар дурсаж бодохдоо тантай хамт өнгөрүүлдэг байсан ийм тайван байдлыг, тайван тухтай орчныг та дээрээс нь таны нэг ийм тэр хүнд одоо өгдөг байсан халуун дулаан мэдрэмжийг бол маш их өгүүлдэг гэж бол энэ хоёр хөзрөөсөө бол харагдаж байна. Тэгэхээр нэгдүгээр группыг сонгосон хүмүүс маань нөгөө хүндээ маш юм чин сэтгэлээр дээрээс нь юм хоёргоо сэтгэлээр нөгөө хүндээ бол ханддаг байсан байна. Маш юм халамжилдаг, маш их хайрладаг маш их уян хатан байдлыг мэдрүүлдэг. Энэ харилцаанд маш юм тайван байх гэж хичээдэг Энэ харилцааг ерөөсөө юм токсик тал руу биш ерөөхдөө маш юм ойлголцол, итгэлцэл гэдэг зүйл дээр суйрлуулах гэж маш их хичээсэн. За ер нь бол энэ харилцааг авч явдаг байсан хүн бол магадгүй нэгдүгээр группыг сонгосон та бол байхаар харагдаад байна. Тэгэхээр яг л энэ мэдрэмжийг бол энэ хүн бол одоо хүртэл дурсдаг, одоо хүртэл сандаг таны өгдөг байсан тэр одоо чин сэтгэлийг тэр халуун дулаан мэдрэмжийг бол энэ хүн маань одоо хүртэл дурсдаг, сандаг байх нэ. За дээрээс нь 4-ийн аяга, Hanged Man, за дээрээс нь King of Pentacles маань гарч ирсэн. Тэгэхээр энэ харилцаатай холбоотой зүйл дээр энэ эрэгтэй хүн маань, энэ эмэгтэй хүн маань таны бодож буй хүн маань маш их харамсдаг.
өөрөө өөртөө маш их харамсдаг. Өөрөө өөрийнхөө юунд харамсдаг вэ гэхэлэр King of Pentacles гарч ирснээр өөрөө өөрийнхөө нэг юм хангалтгүй байдлыг өөрөө өөрийнхөө нэг юм докторгүй байдалд ер нь бол маш их харамсдаг. Энэ харилцаан дээр өөрөө ерөөсөө доктортой байж чадаагүй, өөрөө хангалттай те зүтгэж чадаагүй, им зориггүй байсан, шийдвэр гаргахгүй зүхтдэг байсан те иймэрхүү зан чанартай ер нь бол маш их юм харамсдаг гэсэн ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хүн маань бол хамгийн сүүлд болсон уулзалт, за магадгүй салах болсон шалтгаан тэр одоо өдөрт маш юм харамсдаг. Салах болсон тэр сүүлд болсон зүйлд маш их харамсдаг. Боломжоо алдсан гэдэг нэг ийм сэтгэл мэдрэмжтэй бол байдаг. Тийм зүйлээр одоо энэ харилцааг бол дуусгадаг одоо дурсдаг байна. За дээрэс нь өөрөө бол ерөөсөө юм хангалттай байж чадаагүй, хангалттай хичээж чадаагүй те доктортой доктор сууршилтай нэг юм эр хүн шиг байж чадаагүй гэдэг дээр бол маш их харамсдаг бол харагдаж байна. За дээрэс нь хангад мэн гарч ирсэн. Тэгэхээр ерөөсөө нэг юм таны хүлээлтэнд ерөөсөө юм дутуу байсан. Таны хүлээлтэнд ерөөсөө хүрч чадаагүй гэдэг бодол бүр байнгын энэ хүнд бол бодогддог бол харагдаад байна. Дээрээс нь ерөөсөө юм шийдвэрийг гаргаж чаддаггүй байсан тийм шийдвэр гаргах ёстой байснаа ухамсарлаж чаддаггүй байсандаа бол ерөөхдөө нэг юм харамсаж байгаа ийм хөзөрт дандаа юм харамслын хөзрүүд бол доошоо харж гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хүн бол тантай холбоотой сайхан дурсамжаач боддог, өөртөөгөө холбоотой юм дутуу үлдсэн мэдрэмжтэй харамсал гэдэг зүйлээ ч гэсэн энэ хүн маань одоо хүртэл боддог, тээдэг гэсэн ийм асуултын маань хариултууд бол гарч ирсэн байна. За дөрөвт асуулт маань болохоор энэ хүн танаас салсныхаа дараа ер нь бол ямар энергитэй байгаа вэ? Түүний одоогийн байдал ер нь ямар байгаа вэ гэсэн ийм асуулт байгаа. За энэ асуултынхаа хариултыг бүгдээрээ олж авцгаая. За 7-гийн саваа, 7-гийн сэлэн гэсэн хоёр хөзөр маань бол гарч ирсэн байна. За тэгэхээр энэ хүн бол энэ харилцааг дуусгасны дараа салсныхаа дараах түүний одоогийн байдал бол бүхнийг ерөөсөө өөрөө шийдэж зүтгэсэн хэнд ч одоо цул талаа харуулахгүй байхыг хүсэж байгаа ийм байдалтай. Ер нь бол өөрийгөө маш юм хамгаалсан. Ерөөхдөө л нэг би бол ерөөсөө юу ч алдаагүй. Би бол яг юм оргил дээр байгаа гэсэн ийм мэдрэмжийг хүмүүст өгөхийг айгүйх юм хичээж байгаа байдалтай харагдаж байна. За дээрээс нь 7-гийн сэлэм гарч ирснээр ерөөсөө л энэ хүн маань баг зүүж байгаа гэсэн үг. За баг зүүхтэй те ерөөхдөө нэг юм уйтгарсан, гонирсан, за тэр харамссан те энэ бүх зүйлийг бусдад ерөөсөө харуулахгүй байхыг хичээж байгаа гэсэн ийм баг бол зүүж байгаа харагдаж байна. Тэгэхээр гадна талдаа Queen of Wands гарч ирсэн гэхээр маш юм ирч хүчтэй маш юм ямар ч юм одоо харамссан байдал байхгүй те ямар ч одоо нэг юм харамсал төрүүлсэн, харамсан байдалтай нэг юм гунж гутарч байгаа ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлээрээс бусдад харуулахыг хүсэхгүй байна. Өөрөө өөртөө зөв зүгээр юм шиг ажиллаа те. Бараг өмнөхөөсөө илүү бараг нэг юм ирч хүчтэй те бүх зүйлийг хийж байгаа ямар ч тийм одоо доголдолгүй байгаа юм шиг бусдын нүдэнд бол харагдахыг маш хичээж байгаа ийм хамгаалалтын байдалтай ер нь бол байгаа гэсэн ийм хөзөрд бол харагдаж байна. За тэгэнгүүт дотоод байдал нь болохоор ерөөсөө гадаад байдлаасаа бүр тис өөр хөзрүүд бол гарч ирсэн байна. Жишээлбэл энэ таврын хөзөр, за дээрэс нь старын хөзрүүд гарч ирсэн байна. Тэгэхээр энэ салалт бол энэ хүнд бол маш одоо хүчтэй, бүр юм шоконд оруулсан, маш юм амьдралынх нь нэг хэсэгтэй ингээд алга болсон, нурж унсан ийм мэдрэмжийг бол өгсөн гэж бол харагдаж байна. Тэгэхээр энэ хүний амьдралд бол тийм энэ салалт бол маш хүчтэй нөлөө үзүүлсэн. Амьдралынх нь нэг юм төлөвлөгөө нурсан мэдрэмж тийм. Ер нь бол маш юм хүнд хэцүү зүйлийг бол мэдэрсэн, туулж байгаа гэж бол харагдаж байна. За дээрэс нь старын хөзөр гарч ирсэн. За энэ хүн бол дотроо өөрөөгөө эмчлэхийг маш их хүсэж байна. За дээрэс нэг юм хоосон байдлыгаа нөхөхийг маш их одоо хүсэж байгаа, ирмэлзэж байгаа гэсэн ийм хөзөр байдаг. Тэгэхээр энэ хүн маань харахгүй л ингээд нэг юм орой тийм ганцаараа суусан, маш юм ганцаарсан мэдрэмжтэй байгаа гэдгийг бол энэ хөзрөөсөө харж болно. Тэгэхээр энэ хүн маань бол маш том багийг бол зүүж ийн гадна талдаа ингээд хүмүүсийн нүдэнтэй юу ч болоогүй юм шиг маш юм хүчтэй, хүчрхэг, эрч хүчтэй, ерөөсөө ягаачгүй юм шиг ийм тайван те ийм мэдрэмжтэй бусдад харагдахыг хүсэж байгаа ч гэсэн яг үүндээ дотоод ертөнцийн бол маш их одоо харамсал, гомдол, за дээрээс нь нэг юм өөрийгөө буруутгасан байдал тийм. За дээрээс нь энэ харилцаанаас одоо авсан мэдрэмж энэ нэг сөөрөлж гэдэг юм уу. Иймэрхүү зүйлийг бол маш гүн гүнзгий ер нь бол мэдэрч байгаа гэсэн ийм утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. За тэгээд ерөнхийдөө ингээ хөзрүүдэд харах юм бол
энэ хүн маань бол танаас салсандаа маш их харамсаж байгаа. Өөрөөхөө нэг юм олиггүй, эр хүн шигтэй байгаагүй, шийдэмгий байгаагүйдээ маш их харамсаж байна. За магадгүй энэ хүн одоо хүртэл таны Facebook ч гэдэм үү Instagram-аар орж таны зургийг бас хардаг байж магадгүй. Тэ тань руу ингээд мессеж бичтээд нөгөөдгөө явуулахгүй, сенд дарахгүй устгадаг байж бас магадгүй. Ямар нэгэн байдлаар өөрийгөө үйлдэл хийгээд тань руу очивол бас намайг хүлээж авах болов гэсэн нэг юм жижигхэн горьдлого бас энэ хүнд бас яваад байдаг гэж бас магадгүй харагдаад байна. Тэгээд яг нөгөө үйлдэлээ хийх гэхлээр өөртөө ихтгэлгүй байдал нь нөгөө нэг шийдвэр гаргадаггүй те нэг юм байдал нь бас энэ хүнд бол саад болдог гэж бол харагдаж байна. За ингээд нэгдүгээр группийн маань бол уншлага дуусч байна. За дараагийн бичлэг хүртэл баяртай дурсамж таратайлаа. 2 дугаар группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За бүгдээрээ асуултынхаа дагуу хөзрүүдээ гаргаж тавьцгаая. За эхний асуулт маань болохоор та хоёрын салсан шалтгаан буюу энэгээрээ давхар та нар маань бас өөрсдийнхөө энерги шалгалтыг бас хийх бүрэн боломжтой. За одоо бүгдээрээ хөзрөө гаргаж тавьцгаая. За Queen of Swords, Moon, Empress, Page of Wands, за дээрэс нь Justice гэсэн эдгээр хөзрүүд маань бол гарсан байна. За тэгэхээр дээшээ харж гарч ирснээрээ за мөн хөзөр маань. За тэгэхээр магадгүй та хоёр анханасаа танилцсан цагаасаа хойштой ер нь бол бие биенээс ямар нэгэн зүйлийг нуусан. За эсвэл биеиндээ маш юм итгэлцэл гэдэг зүйлийг төрүүлж чадаагүй. Тэ эсвэл төрүүлээгүй. Ийм мэдрэмжийг бас бие биендээ өгсөн байх магадлалтай харагдаад байна. Магадгүй тэ та хоёр маань хин хиндээ ерөөхдөө жоохон юм хаалттай ч гэдэм үү үл итгэсэн. За дээрээс нь нэг юм ийм итгэлцлийн тал дээр ерөөхдөө аль аль нь жоохон асуудалтай байсан гэсэн ийм хөзөр бол гарч ирж байна. За дээрээс нь Queen of Swords маань доошоо харж гарч ирснээрээ та хоёр маань ерөөхдөө нэг ийм сэтгэлээ илэрхийлэх тал дээр ерөөхдөө жоохон хатуу талтай ийм хүмүүс байсан байх магадaltaй харагдаад байна. Хит одоо юу гэдгийг өөрийнхөө мэдрэмжийг зөвөөрч тийм үү зөөлнөр ерөөхдөө илэрхийлдэггүй ихэнхдээ жоохон юм хатуу хүйтэн хүндий те жоохон нэг иймэрхүү байсан байж магадгүй. За дээрээс нь аль болох биеинтэйгээ нэг юм хамгаалалттай харьцдаг. Ерөөсөө ингээд нэг юм өөрсдийнхөө үзэл бодлыг бүрэн одоо илэрхийлж чаддаггүй. Жоох нэг юм өөрийгөө хамгаалсан. За эсвэл нөгөө хүндээ тэ хаалт хийсэн иймэрхүү байдлаар бас харьцдаг байсан байх магадaltaй харагдаад байна. За дээрээс нь магадгүй биеиндээ гомцсон гомдлоо ерөөсөө илэрхийлдэггүй. Тэрнээсээ болоод тэр зүйл нь маш их ингээд амжираад томроод тэ тесэрсэн байх бас магадaltaй харагдаад байна. Ер нь бол гомдол болон сайн сайхан мэдрэмж тэ гомдол бүх зүйлийг ерөөдөө нэг юм дотроо барьдаг байсан гэсэн ийм утгатай бол бас хөзөр гарч ирсэн байна. За дээрээс нь нөгөө талаасаа Empress гэдэг хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хайр халамж жоохон анхаарал дутуу өгсөн, дутсан. За дээрээс нь нэг юм бие нэгэ гих одоо тэнцвэртэй байдал манаас жоохон алдагдсан байх магадaltaй харагдаж байна. Тэгэхээр магадгүй хин хинд маань жоохон хайр халамж жоохон дутсан тий нөгөөтг нь эсвэл үнэхээр өөрөөс тэр нөгөө хүнээс авахыг хүссэн хайр халамжаа авч чадаагүй. За дээрэс нь өөрөө хит их өгдөг те иймэрхүү нэг юм жоохон тэнцвэрийн асуудал бас та хоёрт манаас байсан гэсэн ийм хөзөр бол гарч ирж байна. За дээрэс нь Page of Wands гарч ирснээр нэг нь өсөж хөгжих доктортой болох те тэнгууд нөгөө тал нь докторгүй байх гэсэн ийм утгатай хөзөр гарч ирсэн. Тэгэхээр магадгүй нэг тал нь те илүү хичээдэг, илүү одоо ажилч болон ажил мөнгө санхүү за дээрэс нь энэ харилцаанд эрэхтэй өсөлт хөгжилт арай нэг юм шинэ шат руу явуулах гэдэг. Тэнгууд нөгөө тал нь болохоор ерөөсөө тэрийг нь дэмждэггүй. За ерөөсөө энэ харилцааг те дээш нь шат ахиулдаггүй, докторгүй байлгаад байдаг. За дээрэс нь гинт одоо юу гэдгийг алга болдог ч гэдэм үү те энэ харилцааг ерөөсөө нэг юм ахиц дэвшил гэдэг зүйлс дээр ерөөсөө нэг тал маань ерөөсөө бууж өгсөн докторгүй яах гээд байгааг нь мэддэхгүй нэг иймэрхүү хүсэл эрмэлзэлгүй ч юм уу те иймэрхүү бас байсан байж магадгүй харагдаж байна. За дээрэс нь ажил санхүүгийн тал дээр ч гэсэн те нэг нь ингээд өсөөд хөгжөөд амьдралынхаа төлөө илүү их зүйлийг сурч мэдхийг хүсээд тэмүүлээд байдаг. Тэнгүүд нөгөө тал нь чирэгдээд байдаг. Ийм бас байдал ажиглагдаад байсан байж бас магадгүй харагдаж байна. За дээрээс нь Justice үзэр манаас зөв харж гарч ирсэн юм байна. Тэгэхээр ер нь бол нэг юм үнэнтэй нуур тулахад бэлэн биш байсан гэсэн утгатай ийм хөзөр бол гарч ирсэн. Тэгэхээр магадгүй нэг нь энэ харилцааг жоохон
хоошин татдаг. За тэрнийг өөрөө мэддэг хэрнээ ерөөсө хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрдөггүй те. Чи жоохон халамж өгөхгүй байна, чи жоохон намайг хайрлахгүй байна, намайг анхаарахгүй байна гэдэг зүйлийг хэлээд байхад ерөөсө тэрэн дээрээ засаж залруулсан юм байхгүй те. Ерөнхийдөө жоохон нэг иймэрхүү үннээс нүүр буруулсан, үнэнтэй нүүр тулахад бэлэн биш байсан те. Ерөнхийдөө нэг юм харилцаагаа ахиц дэвшилтэй болгоход бэлэн биш байсан ийм утгатай хөдрүүд бол ер нь гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол салгалтын шалтгаан гэх юм бол хоёр талын сэтгэл зүйн шарах, за дээрээс нь үл ойлголцол, за магадгүй жоохон юм мэтгэлцэлтэй докторгүй байдал гэсэн иймэрхүү зүйлүүд бол маш хүчтэй нөлөөлсөн байхаар харагдаж байна. Хин нэг нь би гомцсон гэж илэрхийлэхийн оронд ер нь бол болчихъя гэд ерөөдөө бас юм хүйтэн хүндий байдлаасаа болоод те энэ харилцааг бас шууд дуусгасан ч гэдэм юм иймэрхүү бас байх магадлал харагдаж байна. За дээрээс нь өөрсдийнхөө мэдрэмжийг маш их нуудаг, биентэйгээ маш юм те хаалттай харьцдаг байсан. Иймэрхүү зүйлүүдээс болоод ерөөхдөө энэ харилцаа маань бас дууссан байх, салсан байх магадaltaй гэсэн ийм хүзүүд бол гарч ирсэн байна. Хэрвээ энэ салсан шалтгаанууд маань тантай таарч ивэл та бүхэн маань уншлагаа цааш нь өргөжлүүлээд үзэх бүрэн боломжтой. За хоёрдугаар асуулт маань болохоор тэр хүн таныг одоо ч гэсэн боддог, сандаг те хിവэрээ юу гэсэн ийм асуулт байгаа. Энэ асуултанд маань болохоор за дээрээс нь Queen of Swords гэдэг 3 үзэр маань бол гуруулаа доошоо харж гарч ирсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ 3 хөдрөөсөө ингээ харах юм бол за өхлийн хөдөр гэдэг маань болохоор дууссан харилцааг ерөнхийдөө нэг юм барьж зуураад те ийм энерги хаахгүй байгаа гэсэн утгатай ийм хөдөр байдаг. Тэгэхээр тэр хүн бол таныг ерөөсөө энэ харилцаагаа дуусгасан ч гэсэн ингээ нэг юм бариад байгаа энэ одоо хаалгыг те хаахгүй байгаа гэсэн ийм энерги бол байна. За одны үзэр доошоо харж ирэхээр ерөнхийдөө энэ харилцааг дахиж эхлүүлэх те тийм мэтгэл найдвар нь бол буурсан, унсан. За дээрээс нь ийм сэргийгдэхгүй мэт ийм харилцаа гэсэн утгатай ийм хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол магадгүй таны талаас нэг юм хатуу шийдэмгий байдлыг бас энэ хүнд мэдрүүлсэн байх магадaltaй. Дахиж нийлэхгүй, дахиж одоо юу гэдэг нь бити холбогдороо ч гэдэм үү те ийм хатуу мэдрэмжийг бас ойлголцлыг те ерөөхдөө энэ хүнд бас мэдрүүлсэн байх магадaltaй гэсэн ийм утгатай 3 хөзөр маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөхдөө тэр хүн энэ харилцааг ер нь бол дууссан гэж бодож байгаа. Гэхдээ дотроо бол ер нь бол бүрэн тавьж чадаагүй байгаа. Гэхдээ энэ хүн маань л таны тухай бодхоос өөрийгөө жоохон юм хатуу хоригдж байгаа. Ерөөсө таны талаар бодохгүй байх маш хичээж байгаа. Хүйтэн хөндий байх гэж хичээж байгаа тий. Хүйтэн одоо ийм хөндий шийдвэрүүдийг бас гаргаж байгаа. Ер нь бол өөрийгөө маш юм одоо хорж байгаа. За дээрээс нь өөрийгөө имжлэх, сэргээх тий нэг иймэрхүү тал дээр илүү ажиллахаас гадна энэ харилцаа дахиж эхлэх тал дээр ямар ч одоо ийм итгэл байхгүй ийм мэдрэмжтэй бол ер нь байгаа гэсэн ийм утгатай 3 хөзөр маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр дүгнээд хэлэх юм бол тэр хүн бол таны талаар боддог. Гэхдээ ер нь бол аль болох бодохгүй байхыг хичээдэг. Энэ харилцаа бол тэ дууссан, ямар ч юм мэтгэл байхгүй. За дээрээс нь магадгүй таны талаар дурсах үедээ маш их юм өвдөлтийн шаналлыг бас мэдэрдэг байх боломжтой. Тийм болохоор өөрийгөө ер нь бол зориудаар хаагаад те магадгүй танд юм хүйтэн хөндий ханддаг. Илүү нэг юм хатуу дүрмээр өөрийгөө юм хордог гэсэн ийм байх магадaltaй бол харагдаад байна. За одоо илүү дэлгэрэнгүй бүгдээрээ олж мэдхийн тулд энэ хүн маань ер нь энэ харилцаагаа хэрхэн дурсдаг вэ? Ер нь бол таны талаар юу гэж боддог вэ те? Юуг илүү их санаж дурсдаг вэ гэсэн ийм асуултыг бүгдээрээ хөзрөөсөө асууж гаргаж ирцгээе. За энэ асуултанд маань 4-ийн зоос, Tower, за 2-ийн сэлэм, за дээрээс нь Page of Swords гэсэн 4 хөзөр маань бол дөрүүлээ дээшээ харж гарч ирсэн байна. За тэгэхээр 4-ийн зоосороо ерөөдөө хит барьж зуурснаа хит хитрүүлснээ ер нь бол их боддог. Магадгүй таныг маш их хааж бодог байсан харилцаа байх. За эсвэл биенийгээ те маш юм хааж бодог, харддаг ч гэдэм үү. Ямар нэгэн зүйл хийх гэхлээр те ерөөдөө ингэж өөрөө хажуудал байх гэдэг байсан. Иймэрхүү зүйлээ бас айгүйх боддог, өөртөө дүгнэлт хийдэг байх ийм хөзөр гарч ирсэн байна. За дээрээс нь Tower хөзөр гарч ирснээр ер нь бол таныг ийм алтах мөчийг ер нь бол маш ийм тодорхой сандаг.
энэ харилцаа дууссан тий энэ харилцаа ер нь бол төгссөн тэр өдрийг тэр мөчийг ер нь бол маш их сандаг тэрийгэ байн ерөөхдөө боддог тий тэрнээсээ болоод магадгүй таны талаар яг бодох гэхлээр тэрийгэ болиулаад идэх нь бас нэг энэ өвдөлт яг ийм хэцүү дурсамжаа айгүйх бодож гоод байдаг учраас бодлоо ерөөхдөө бас хязгаарладаг байх. За дээрэс нь хоёрын сэлэн маань бас гарч ирсэн. Тэгэхээр та хоёрын маань сүүлчийн маргаан ерөөсөө нэг юм шийдэх орхисон асуудлууд бас байж магадгүй харагдаад байна. Тэгэхээр магадгүй энэ хүн маань тантай холбоотойгоор те таныг бүрэн орхиж яваагүй. За дээрэс нь энэ харилцаанаас бүрэн гарч чадаагүй байгаа. Ерөөдөө нэг юм зуурцсан байгаа гэдгийг бол энэ хоёрын сэлэмнээсээ бол харж болно. За дээрэс нь Page of Swords маань бол гарч ирсэн. Ер нь бол нэг юм хатуу үг таны нэг юм хатуу үг за эсвэл нэг юм дуусгасан байдлыг ер нь бол санаж байгаа гэсэн ийм утгатай хөзөр гарч ирж байна. Таныг ингээд алдсандаа бас жоохон харамсдаг. Ер нь бол таныг ингээд миний хүн гэж айгуух юм өмчлөдөг байсан ийм зүйлээсээ те миний хүн гэж боддог байсан энэ үзэл бодлоо ингээд алдсандаа бүх юм харамсдаг. За дээрэс нь яг юу болсон бэлээ гэж бас айгуу эргэлздэг байдал бас харагдаад энэ хоёрын сэлэн маань ерөөдөө нэг салах болсон шалтгаанаас бүрэн ойлгоогүй ч гэдэм юм уу те. За эсвэл нэг юм бүрэн одоо нэг юм тавьж явуулаагүй юм эргэлзээ бас байгаад байгааг хоёрын сэлэн маань бас харуулж байгаа. За дээрэс нь магадгүй таныг бас сошиалаар ерөөдөө бас хардаг те. Ерөөдөө энэ Page of Swords-а харах юм бол те нэг зүг рүү ингээд ширширцсэн ийм зурагтай байгаа. Тэгэхээр таныг бол маш юм холоос ерөөдөө юм ажиглдаг, нууцаар хардаг те. Хаяада таныг нэг юм юу хийж байгаа бол гэж бол бас жоохон нэг юм стокертдаг ч юм. Иймэрхүү бас байдал бас байж магадгүй. За дээрэс нь ерөөдөө ингээ харах юм бол энэ салалт бол энэ хүнд бол маш юм хүнд цохилтыг өгсөн байх нь байна. За дээрэс нь тэр хүн яг ийм салалтаа бол айгуух салалтынхаа мөчийг айгуух боддог. За дээрэс нь энэ хүн маань болохоор таныг дурсах үедээ ийм хоёр зүйлийг мэдэрдэг. Нэг нь бол ийм хүнд хэцүү зүйлийг дээрэс нь ийм салалт те ерөөхдөө нэг юм хүнд хэцүү зүйлээ сэтгэлийн шархыгаа мэдэрдэг. Нөгөө талдаа болохоор таныг их юм сэтгэл мэдрэмжээ бодоод байдаг. Тэгэхээр ерөөхдөө жоох юм хоёр төлөлтэй чимшиг те хоёр эсрэг тесрэг зүйлийг ерөөхдөө айгуух санаж бодож дурсдаг гэсэн ийм утгатай хөзөрд бол гарсан байна. Таныг алдахдаа бол маш юм шархалсан. За дээрэс нь таныг өөртөө хит ойртуулахаасаа бас айсан. Ийм төр зураг бол ерөөхдөө энэ хөзрүүдээсээ бол харагдаад байна. За одоо бүгдээрээ дөрөв дэх асуулт буюу энэ хүн танаас саясныхаа дараах тэр хүний байдал гэсэн энэ асуултыг бүгдээрээ олж мэдцгээе. За 5-ын саваа, 4-ийн зоос, за дээрээс нь 8-ын саваа, за дээрээс нь үхлийн үзэр дахиад гарч ирсэн харагдаж байна. Тэгэхээр ерөөхдөө энэ хүн маань ерөөхдөө танаас энэ харилцаанаас салсныхаа дараа энэ хүний байдал бол ерөөсөө л тэмцэхээ болсон. Дотроо бол те би айгүй их зүйлийг алдсан гэдгээ бол хүлээн зөвшөөрөөд те ерөөдөө таныг алдсан гэдэг мэдрэмжтэйг ингээд хүлээн зөвшөөрөөд бодлоо илүү нэг юм тайван байлгах гэж одоо хичээж байгаа юм уу. Дээрэс нь энэ харилцааг маш юм хурдан мартаж чадахгүй байгаа нь жоохон асуудал болоод байгаа. Магадгүй салсныхаа дараа маш хурдан мартна гэж бодсон ч гэсэн яг тэр нь бодлоор нь болохгүй байгаа. Тэгсэн хэрнээ яг эргээд холбогдох зүйл дээр эргээд одоо юу гэдгийг танаас уучлахгүйгээд эргэж нэгтгэж гэдэг юм уу те. Иймэрхүү зүйл дээр бол ерөөсөө хөдөлгөөн ажиглагдахгүй, хөдөлгөөн хийхгүй. Тэгээ бүх зүйл нь одоо ингээд юм төгжигдсэн гэсэн ийм мэдрэмжтэй бол байгаа харагдаж байна. Тэгэхээр ерөөхдөө 7-гийн зоос маань дэшээ харж гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол би энэ харилцааг ер нь бол өсгөөд хөгжүүлээд те дэшээ ахиж дэвшил гэдэг зүйлийг бол би болох бүрэн чадамж надад байсан гэсэн нэг юм харамсан байдалтай бол сууж байгаа. Харамсан байдалтай ерөөдөө мэдэрч байгаа. За дээрээс нь 8-ын саваа маань доошоо харж гарч ирснээр энэ харилцааг ерөөсөө удаашруулад байсан хүн нь би. За дээрэс нь одоогийн нөхцөл байдал нь болохоор ямар ч одоо юу гэдгийг тантай холбоо барих эрч хүч гарахгүй. За дээрэс нь ямар ч юм хүсэл эрмэлзэл байхгүй гэдгийг бол 8-ын саваагаасаа бол харж болно. За дээрэс нь өхний үзэр маань дахиад гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол энэ харилцааг ер нь бол бүхнийг таслаад бүгдийг одоо шинээр эхлэх те тэгж бол оролдож яваа гэсэн ийм байдалтай бол харагдаж байна. За дээрэс нь 5-ын саваа маань болохоор энэ харилцааг те ерөөхдөө маш юм тайван замаар одоо өөртөөгөө тэмцэх биш те тантай арсалдах биш. Ерөөдөө юм тайван замаар ер нь бол тавьж явуулах ёстой гэсэн ийм одоо үзэл бодолтойгоор хандж байгаа гэсэн ийм хөзрүүд бол гарч ирсэн байна.
Тэгэхээр ерөнхийдөө бүх хөзрүүдээ ингээд дүгнээд харах юм бол энэ хүн бол таны талаар аль болох бодохгүй байхыг хичээдэг. За дээрэс нь өнгөрсөн зүйлдээ тэ өөрөө гаргасан алдааг аль хэдийн хүлээн зөвшөөрөөд өөрийгөө эдгээгээд тэ ерөнхийдөө энэ харилцааг ер нь бол дуусгах шинээр одоо өөрийгөө бий болгох, шинээр шинэ амьдрал руугаа тий ороход бол бэлэн болж яваа, өөрийгөө шинжилж байгаа гэсэн ийм утгатай хөдрүүд бол ихэнх нь гарсан байна. Тэгэхээр энэ хүн бол таныг боддог ч гэсэн одоо бол ерөнхийдөө өмнөх тэр хайр, өмнөх одоо тэр сэтгэл хөдлөл тий халуун дулаан мэдрэмж тийм зүйлийгэдэгээ биш. Энэ одоо харилцааг дуусгасан тэр мөчийг за дээрэс нь өөрөө одоо энэ харилцааг тий авч явах бүрэн боломж байсан гэсэн нэг юм харамсан байдал. За тэгээд тэр харамсан байдлаа хит одоо бодож өөрийгөө шаналлахгүй тулд ерөнхийдөө ирээдүгөө харж эхэлсэн байгаа ийм хүний хөзрүүд бол ер нь энэ хүн дээр манал гарч ирсэн байна. За ингээд 2 дугаар группийн манал уншлага дуусч байна. Дараагийн бичлэг хүртэл баяртай. 3 дугаар группийн маань уншлага хэлэхэд бэлэн болсон байна. За бүгдээрээ асуултынхаа дагуу хөзрүүдээ гаргаж тавьцгаая. За эхний асуулт маань болохоор та хоёрын салсан шалтгааныг бүгдээрээ олж мэдцгээе. За энэ асуултын дагуу та бүхэн манаас өөрсдийнхөө энерги шалгалтыг бас хийж ийн гэж бодоод таарч ивэл цаашаага бичлэгээ бас үргэлжлүүлээд үзэх бүрэн боломжтой байгаа. За та хоёрын маань салсан шалтгаан гэдэг асуултан дээр маань болохоор Queen of Pentacles, Devil, за буруу харсан Ace of Wands, Four of Wands, за дээрэс нь Page of Pentacles гэсэн за ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. За зоосны хатнаасаа эхлээд тайлбарлаад явъя. За зоосны хатан гарч ирснээр за та хоёрын маань харилцааг ерөнхийдөө дуусгах болсон те салах болсон шалтгаануудын маань нэг зүйл болохоор эмэгтэй тал илүү ийм доктортой, илүү төлөвшсөн, за илүү нэг ийм бие даасан байдалтай ийм энергитэй байснаас болоод эрэгтэй тал маань жоохон өөрийгөө дутуу үнэлээд те эмэгтэйтэйгээ харьцуулах юм бол өөрийгөө илүү нэг юм доогуур, докторгоо, төлөвшөөгүй, за магадгүй бие даах чадвар ч гэсэн те сул байсан учраас магадгүй та хоёрын манаас салах шалтгаануудын манаас нэг байсан байх магадaltaй ийм хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол эмэгтэй тал маань илүү эрэгтэй талаа бодоход төлөвшсөн. За альва зүйлд бэлэн те хариуцлага хүлээх чадвар өндөртэй, өөрийгөө аваа явчих бүрэн чадамжтай, за дээрээс нь доктортой, төлөвшсөн те. За дээрээс нь мөнгө санхүүгийн тал дээр ч гэсэн хэн нэгнээс хараат биш. Ерөөдөө нэг юм доктортой энергитэй байсан учраас эрэгтэй тал ерөөдөө өөртөө харьцуулахад те өөрийгөө тоогоор үнэрлэж ийсэн учраас магадгүй энэ харилцаа бас салах болсон шалтгаануудын манаас нэг гэж дүгнэхүйц ийм хөзөр бол гарч ирсэн байна. За дараагийн хөзөр маань болохоор Devil-ийн хөзөр гарч ирсэн. За ерөөдөө Devil-ийн хөзөр маань болохоор хэн нэгэн тал маань те арай илүү нэг юм шуналтай, арай илүү нэг юм атаархуу, за дээрээс нь жоохон нэг юм өөрийнхөө айдас донтолч гэдэг юм уу те ерөөдөө нэг юм сүүдрийн талыг энэ харилцаан дээр гаргаж ирээд байсан байх магадлалтай. За дээрээс нь өөрөө бас дотооддоо мэдрээд те өөрийгөө юм хүч одоо сулаар ерөөдөө нэг юм дутуу мэдрэмжийг ерөөдөө аваад байсан байх магадлалтай гэж бол харагдаад байна. Тэрнээсээ болоод ийм үнэнтэй одоо нүүр тулахад те тэрнээсээ жоохон зугтсан энэ харилцаанаас зугтсан те дээрээс нь өөрийгөө ингээд дутуугаар мэдэрсэн хэрнээ тэрнээсээ гарах гэж оролдоогүй, өөрийгөө илүү болох гэж хүчлээгүй те зоригтой алхам хийхгүй зүгээр л энэ хариуцлагаас зугтсан, магадгүй өөрөөсөө зугтсан ч гэдэг юм уу ийм мэдрэмжтэй байсан гэдэг ийм хөзөр бол гарч ирсэн байна. Салах шалтгаануудын маань бас нэг нь. За дээрэс нь Ace of Wands гарч ирсэн. За тэгэхээр ерөнхийдөө бас магадгүй та хоёрын маань харилцаа жоохон хурж эхэлсэн, эрч хүчээ алдсан тий. За дээрэс нь бие биентэй нэг юм хүсэл тэмүүлэлч гэдэг юм уу иймэрхүү зүйл маань унтраад биеиндээ жоохон ихтгэлгүй болсон ийм бас магадлал бас гарч ирсэн байна. Салах болсон шалтгаан дээр маань. За дөрөв дэх хөзөр маань болохоор 4-ийн саваа гарч ирсэн. За тэгэхээр энэ удаа бол би 4-ийн савааг арай өөр утгаар нь тайлбарлана. Тэгэхээр эхнээс ахуулсан 3 хөзөртэй уялдуулах юм бол энэ харилцаан дээр нэг тал нь арай илүү нухацтай ханддаг, арай илүү хариуцлагатай ханддаг, те ирээдүйн рүүгээ төлөвлөсөн ханддаг байсан бол нөгөө тал нь зүгээр л ирээдүгээс айсан. Ирээдүйн талаар ерөөсөө бодоогүй энэ одоо харилцааг эхлүүлсэн. Ямар ч хариуцлагагүй энэ харилцааг эхлүүлсэн те ирээдүйн тал дээр ямар ч өөрөөсөө ихтгэлгүй байдал байсан гэдгийг бол энэ 4-ийн сэлэм
дөрвийн саваанасаа бол харж болно. Тэгэхээр нэг тал нь бол ерөнхийдөө ингээ харах юм бол эмэгтэй тал нь илүү доктор суушилтай энергитэй байгаа учраас эмэгтэй тал нь ерөнхийдөө хамтын ирээдүг хамтдаа бүтээх тал дээр те ямар нэгэн үйл хөдлөл авахд бэлэн байсан. За магадгүй авсан ч байж болно те. Ерөнхийдөө илүү нэг юм хариуцлагатай хандж байсан бол эрэгтэй тал нь ерөнхийдөө энэ харилцаанаас зугтсан те хариуцлагаас зугтсан өөрийгөө ерөөсөө хөгжүүлээгүй ч гэдэг юм уу иймэрхүү талын хөзрүүд бол гарч ирж байна. За дээрэс нь Page of Pentacles маань гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол тэр хүн амьдрал дээр ямар ч юм хариуцлага үүрэхэд бэлэн биш байсан, докторгүй байсан, тийм доктортой амьдралыг ерөөсөө босгох эрч хүч байхгүй байсан гэдгийг бол энэ Page of Pentacles-аас харж болно. Зүгээр л хий ярьдаг, эсвэл хий мөрөөддөг ч гэдэм үү, тийм ерөнхийдөө нэг тиймэрхүү байдалтай байснаасаа болоод энэ харилцааг үгүй хийсэн, энэ харилцаанаас гарсан те зугтсан, гинт алга болсон ч гэдэм үү те ерөөхдөө нэг иймэрхүү энергийн хөзрүүд ингээд дандаа гарч ирсэн байна. Эмэгтэй тал нь илүү хариуцлагатай. За тэнгууд эрэгтэй тал ерөөхдөө өөрийнхөө сул дорой байдлыг мэдрээд байсан учраас энэ эмэгтэйгээсээ зугтсан. За өөрийнхөө зүгээр л нэг юм сүүдрийн талтай те өөрийнхөө жоохон нэг юм эрч хүчгүй, ямар ч нэм зориггүй, тэмүүлэлгүй ч юм уу те иймэрхүү байдалтайгаа нүүр тулаад ерөөсөө урагшилж чадаагүй гэсэн ийм хөзрүүд бол гарч ирж байна. Тэгэхээр ерөөсөө эдгээр зүйлүүд маань хэрвээ тантай таарч ивэл те таны салалттай ер нь бол таарч авах юм бол та энэ группээ цааш нь үргэлжлүүлээд үзээрэй. За эхний асуултын маань хариулт бол ингээд гарч ирлээ. За хоёр дахь асуулт маань болохоор энэ хүн бол энэ харилцааны дээрх хүн маань таныг ер нь боддог уу? Одоо ер нь бол те яаж боддог вэ гэсэн ийм асуулт байгаа. За эхлээд бүгдээрээ хөтөрдөө гаргаж ирцгээе. За тэр хүн таныг ер нь бол одоо боддог уу гэсэн асуултан дээр маань 3 аяга, Ace of Swords, Temperance, за дээрээс нь Judgment хөзөр маань гарч ирсэн. За ингээ харах юм бол 3 аяг гарч ирсэн байна. Доош хараад. За тэгэхээр ер нь бол та хоёрын хооронд байсан ийм хөгжилтэй хөнгөн энергийг бол дурсаж одоо боддог байсан бол одоо тэр зүйл нь бол маш юм хэцүү зүйл болж эхэлсэн. Ерөөхдөө жоохон нэг юм хөнгөн биш те. Тэр нь илүү нэг юм гуниг дагуулдаг ч гэдэм үү те. Ерөөхдөө нэг юм баяртай дурсамж, баяр ийм сэтгэл ханамжтай те иймэрхүү дурсамж гэхээсээ илүүтэйгээр нэг юм тасарсан, холдсон те нэг юм эвгүй төгссөн гэсэн ийм дурсамжийг бол ер нь бол боддог гэсэн ихний өдөр маань л гарч ирж байна. За дээрээс нь Ace of Swords гарч ирснээр энэ хүн бол яхаа аргагүй таны тухай боддог. За бодохдоо одоо л нэг ийм үнэн шударгаар энэ харилцааныхаа те талаар ер нь бол бодож эхэлж байгаа гэсэн ийм хөзөр бол гарч ирсэн байна. Магадгүй энэ хүн маань одоо л нэг өөрийнхөө үнэнтэй нурт тулаад те өөрийгөө одоо ямар байсныг мэдэрч байгаа гэсэн арай илүү нэг бодтой, арай илүү нэг ухаалаг өнцгөөс харж эхэлж байгаа гэсэн ийм хөзөр бол гарч ирсэн байна. За дээрээс нь Temperance хөзөр маань гарч ирсэн. Тэгэхээр энэ хүн бол одоо таныг бодохдоо арай илүү нэг юм тэнцвэртэйгээр те арай илүү нэг юм тайван байдлаар сэтгэлдээ ерөнхийдөө нэг юм тунгаах маягаар те ерөнхийдөө бодож байгаа гэсэн ийм хөзрөл гарч ирсэн байна. Магадгүй өмнө нь болохоор те аль нэг тал руугаа магадгүй таныг үзэн яддаг ч гэдэм үү те эсвэл нэг юм худал одоо бодлоортой ерөөхдөө боддог байсан бол одоо ерөөхдөө үнэн байдлаар бодоод илүү шудраг хандаад те дээрээс нь давхар жажмент гарч ирсэн гэхлээр ерөөхдөө нэг юм өөрийнхөө үнэн байдлыг энэ харилцаан дээрх яах ёстой байсан ч гэдэм үү те ерөөхдөө нэг юм жоохон баг зэргийн харамсал за дээрээс нь энэ харамсалтай хит одоо автахгүй тулд аль болох юм тэнцвэртэй байх гэж айгу хичээж байгаа гэсэн ийм хөзрүүд бол гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол энэ хүн бол таныг боддог. Гэхдээ өөрийнхөө айдас, гэмшилтэй нэг юм дотоод зөрчлийн хэлбэрээр ерөөхдөө энэ хүн банал энэ харилцааг айгүйх дурсаж болдог гэсэн ийм утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. За одоо болохоор бүгдээрээ 3 дахь асуулт буюу ерөөхдөө тантай өнгөрүүлсэн ямар дурсамжуудыг ер нь бол боддог вэ? Ямар мэдрэмжээр таныг дурсдаг вэ гэсэн хөзрүүдийг олж авцгаая. За 7-гийн цоос, 3-ын саваа, за дээрээс нь 8-ын аяга, 7-гийн сэлэм, за Ace of Pentacles гэсэн. За эдгээр хөзрүүд маань бол ерөөхдөө гарч ирсэн байна. За тэгэхээр энэ хүн бол таныг бодохдоо те энэ харилцаанд маш их одоо хүлээсэн, айгүй төсвөртэй хандж ийсэн те. Гэхдээ ерөөсөө нэг юм зөв цаг нь болоогүй ч гэдэм үү, зөв үе дээрээ уучраагүй ч гэдэм үү те иймэрхүү бодолтой байна. Тэгэхээр энэ хүн бол таныг бол
өөрийг нь маш их хүлээснийг мэдж जैन. Өөрт нь маш их зүйлийг зориулсныг мэдж जैन те. Ерөнхийдөө ингээд цаг хугацааг ер нь бол өөрт нь маш их зориулсан гэдгийг бол бодож байгаа, мэдж байгаа, мэдэрч байгаа гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирж байна. За дээрэс нь 3 саваа гарч ирснээр ерөнхийдөө нэг юм ирээдүгөө хамт төлөвлөхөөд те ирээдүгөө төлөө хамт явахыг хүссэн, ирээдүгөө ингээд ойлгох гэж хичээсэн ч гэсэн ерөөсөө бит хоёр ингээд хоёулаа хоёр өөр замаар хоёр өөр тишээ явж байсан гэдэг ийм ойлголтыг бас өгч байна. Магадгүй эмэгтэй тал нь арай төрүүл сэтгэдэг те эрэгтэй тал нь жоохон хожуу ингээд хойноос нь чирэгддэг ч гэдэг юм уу те ерөөдөө нэг зэг рүү нэг зүг чиг рүү явж байгаа юм шиг ирнэ хоёр өөр замаар явж исэн гэдэг иймэрхүү утгыг бас энэ хүн маань бас мэдэрч байгаа ийм зүйлийг бас бодож байгаа гэсэн ийм хоёр өдөр бол гарч ирсэн байна. За дээрэс нь 8 гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол энэ хүн маань танаас салах болсон доо. За энэ харилцааг орхих болсон доо. Тэ ерөөхдөө их буруу зүйл хийсэн гэдэг ийм хөзөр. За дээрээс нь 7-гийн сэлэн маань бас өөрөө доошоо харж гарч ирснээр тэр үед ерөөсөө үннээрээ байж чадаагуудаа маш их харамсаж байгаа. Орхих шийдвэр гаргасандаа маш их харамсаж байгаа гэсэн ийм бодлыг бас өөрөө бас боддог гэсэн хөзрөл гарч ирсэн байна. За дээрээс нь 7-гийн сэлэн маань өөрөө ерөөсөө үннээрээ байж чадаагүй, шудраг байж чадаагүй, илэн далангуу те ер нь бол өөрөө юу мэдэрч байгааг хэлж чадаагүй гэсэн ийм утгатай хөзөр байдаг. За дээрээс нь Ace of Pentacles гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол дахиж эхлэх боломж байсан бол те илүү нэг юм ухаалтгаар илүү доктортой байх байсандаа би илүү хичээх байсандаа гэсэн бас нэг юм баг зэргийн харамсал бол ерөөхдөө бас энэ хүнд маань бол бодогддог харагдаж байна. Тэгэхээр энэ хүн маань ерөөхдөө таныг орхисон тэр өдрөө те маш их харамсдаг. Энэ харилцааг те ерөөхдөө өөрөө хичээж болох байсан. Таныг ингэж их зүйлийг золиослоод ингэж их зүйлийг тэр хүнд зориулсныг ерөөхдөө одоо л ухаарж байгаа, ерөөхдөө одоо л мэдэрч байгаа те ийм байна. Ийм бодлыг бол ерөөхдөө боддог байх нэ. За дээрээс нь ерөөхдөө таныг орхиж явсан өдөр гэдэг бол энэ хүн өөрөөсөө зугцсан тий өөрийнхөө ийм доктортой ирээдүгээс зугцсан гэсэн нэг ийм харамслын энерги бас энэ хүн тэр маань бол илэрдэг харагдаж байна. За дөрөвт асуулт маань болохоор энэ хүн сансныхаа дараа ямар энергитэй юу бодсон бэ? За дээрээс нь энэ хүний одоогийн энергийг бүгдээрээ харцгаая. За энэ хүний маань одоогийн энерги дээр за 3 аяг доошоо гарч ирээд Justice. За дээрээс нь 6-гийн сава, сан. За эдгээр хөзрүүд маань бол ерөөсөө бүгдээрээ доошоо гарч ирсэн байна. За 3-ха аягнаас эхэлцгээе. За тэгэхээр магадгүй энэ хүн маань танаас салснаасаа хойш ямар нэгэн байдлаар олон нийтийн газар ч гэдэм үү найз нөхөд те иймэрхүү зүйлүүдээсээ баг зэрэг ингээд хөндөрсөн байх магадaltaй харагдаад байна. Аль болох ерөөсөө хүнтэй уулзахгүй дотооддоо төвлөрсөн те өөрийнхөө алдаа дутагдлыг олж мэдсэн ч гэдэм үү. Ерөөдөө нэг иймэрхүү байдал бас ажиглагдчихсэн байж магадгүй. За дээрэс нь цөөн хэдэн хүмүүсийн маань хувьд бас хэлэх юм бол энэ хүн маань таныг мартах зорилгоор ямар нэгэн те шинэ хүнтэй уулзах ч гэдэм үү болцох ч гэдэм үү те холбоо тогтоох ийм зүйл бодсон хэрнээ тэр нь ерөөсөө болж өгөхгүй байсан. Таныг мартах зорилгоор ямар нэгэн хүнтэй холбоо тогтоох те иймэрхүү зүйл ерөөсөө болж өгөхгүй чадахгүй байсан. Тэгэхээр энэ хүн маань ерөөсөө л танаас салснаас хойш нийгмийн харилцаа гэдэг зүйлээс ерөөхдөө жоохон юм зайгаа барьсан. Хит одоо ганцаарсан ч гэдэм үү те ганцаараа цаг хугацаа өнгөрөх гэж айгүй хичээсэн. Цаанаасаа нэг иймэрхүү байдалтай байсан гэдэг ийм хөзөр гарч ирж байна. За дээрээс нь Justice хөзөр гарч ирсэн. Тэгэхээр энэ харилцаа дуусны дараа ерөөхдөө өөрийнхөө буруу байсныг хүлээн зөвшөөрсөн. Дотроо өөрийнхөө те ямар буруу зүйлийг хийсэн, ямар одоо шудраг байж чадаагүй те өөрийнхөө одоо таны хэлсэн магадгүй үгтэй ерөөсөө нийлж чадахгүй байсан. Тухайн үедээ те таны хэлсэн үгийг сөргөөцөлддөг байсан бол яг нь бол салсныхаа дараа энэ хүн маань таны хэлдэг байсан зүйл үнэн байжээ. Би их буруу зүйл хийдэг байсан байна те гэдэг зүйлийг дотооддоо маш их мэдэрсэн, хүлээн зөвшөөрсөн. Гаднаа ерөөсөө огт илэрхийлээгүй. Магадгүй танаас салсныхаа дараа те энэ хүн маань маш их зүйлийг ойлгосон ч гэсэн тань руу тэр үед миний алдаа байсан байлээ гэж ерөөсөө эргэж холбогдох ч гэдэм үү те өөрийнхөө алдааг ер нь гадна талдаа хүлээн зөвшөөрөөгүй ийм утгатай хөзөр бол Justice маань гарч ирсэн байна. За дээрээс нь 6-гийн саваа манаас доошоо гарч ирсэн.
Тэгэхээр энэ хүн бол ерөөсөө л танаас хаснаас хойш өөрийгөө ийм ялагдсан мэдрэмжтэй, бүтлгүй те байж болох ямар ч ийм нэр хүндгүй ч гэдэг юм уу, ийм байдлыг бол мэдэрсэн байх магадaltaй. Магадгүй найз нөхөд ч гэдэг юм уу, ойрын хүрээлэн те ерөөхдөө жоох ийм буруу алхам хийсэн, танаас холдсон гэдэг зүйл маань ерөөхдөө энэ хүний хувьд бол буруу алхам хийсэн гэдэг зүйлийг хийснээс болоод энийгээ магадгүй хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас ойр дотныхоо хүмүүсээс баг зэргийн хөндөрсөн, хол болсон те иймэрхүү зүйлүүд бас ажиглагдсан байж магадгүй. За дээрэс нь ерөөсөө л таныг алдсанараа энэ хүн бол өөрийгөө маш бүтэлгүй гэдгийг мэдэрсэн. За дээрэс нь таны хэлжсэн үг үйлдэл болгон те зүв байсан. Өөрийгөө ямар юм арчаагүй ч гэдэг юм уу те ямар ч юм төлбөр докторгүй гэдгийг бол мэдрүүлж ирсэн учраас энэ хүн бол бүрэн утгаараа танаас салснаас хойш ер нь жоох нэг юм сэтгэлийн байдал нь дарамтнд шиг юм уу те өөрийнхөө нэг юм сүдрийн талтай ер нь бол нүүр тулж эхэлсэн гэдэг ийм хөзрүүд бол гарч ирж байна. За дээрэс нь хамгийн сүүлийн хөзөр маань болохоор нарны хөзөр маань бас доошоо гарч ирсэн. Тэгэхээр энэ хүн бол ерөөсөө энэ хүний маань өдөр тутмын амьдрал нь нэгэн хэвийн мэт боловч ерөөсөө л нэг юм өөдрөг биш. Баяр баясгалан халуун дулаан энерги ерөөсөө маш юм тутсан ийм энергитэй явж байгаа гэсэн ийм хөзрүүд бол гарч ирж байна. Тэгэхээр магадгүй энэ хүн маань бол гаднаас айгу тайван тий эргэж ирэхгүй, эргэж харахгүй байгаа юм шиг, урагшаага зүтгэж байгаа юм шиг те өөрчлөлтийг ингээд хийж байгаа юм шиг боловч дотроо маш их харамссан. За дээрэс нь ялагдсан, төөрсөн те дээрэс нь өөрийнхөө сүүдрийн талтай ерөнхийдөө одоо бол маш сайн одоо нүүр тулж байгаа гэсэн ийм байдалтай хөдрүүд бол ер нь гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хүн маань гаднаа магадгүй таны хэлсэн үгийг те өөрт нь хэлжсэн өгнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм шиг боловч дотооддоо бол таныг бол хэлжсэн үг үйлдэл болгон бол таныг бол те зүв байсан гэдгийг бол энэ хүмүүс бол дотор аль хэдийн мэдээ тэр талаасаа болоод маш юм сэтгэлээр унжаа гэсэн ийм хөдрүүд бол гарч ирж байна. За тэгэхээр ерөнхийдөө бүх гарсан хөзрүүдээ ингээд нэгтгээд харах юм бол те энэ хүн бол таныг бол бодож байгаа. Тэгтээ бодохдоо өөрийгөө ямар тэр үед арчаагүй байснаа, тэр үед ямар зориггүй байснаа, те ямар ч юм шийдэмгүй, ямар ч юм үйлдэл хийгээгүй байдалтай маш юм харамсаж байгаа, уур нь хурж байгаа. Те ер нь бол өөртөө маш их зүйлийг ачааг ер нь бол үүрж байгаа гэсэн ийм хөзрүүд бол гарч ирж байна. За магадгүй энэ хүн маань таныг бол маш холоос ажиглаж байгаа байж магадгүй, те таныг маш их санаж байгаа, өгүүлж байгаа. Зүгээр л нэг юм сайн сайхан зүйлүүдийг, сайн сайхан дурсамжуудаа санахаас илүүтэйгээр ерөнхийдөө ямар ч өдрүүдийг, бүхэл өдрүүдийг те бүхэл мөчүүдийг, энгийн сайхан тийм мөчүүдийг бол ер нь санан дурсаж байгаа. Таны нэг юм энгийн үйлдэлүүдийг те юм халамжтай байсан дурсамжуудыг бол ер нь бол өгүүлж байгаа гэсэн ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хүн маань бол дотооддоо таныг барьж чадаагүй дээ, таныг өөрийн болгож чадаагүй дээ, тэ хамтдаа төлөвлөж исэн, хүсэж исэн ирээдүрөө явж чадахгүй тийм одоо зориггүй байсандаа бол бас айгүй харамсаж байгаа гэсэн хөзрүүд бол гарч ирсэн байна. За ингээд 3 дугаар группийн маань бол уншлага дуусч байна. За тэгэхээр дараагийн бичлэг хүртэл баяртай дурсамж таратайлаа.